Чингэлдээ дүүргийн засаг дарганд иргэдэх худалдаа үйлчлэгийг зохицуулах зөвлөлийн ээлжид туралдаанаар зуны төр худалдаа эрхлэх хүсэлтэд иргэдийн асуудлыг хэлэлцсэн байна. АСЕАН орнуудын чуулга уулзалттай холбогдуулан инхтэй амны өргөн чөлөөний гудамжаас бусад байршилд төр ажлын байр бий болгох зорилгоор зуны төр худалдаа гаргахаар шийдвэрлэжээ. Улсын хурал дахь ардчилсан намын бүлгийн ээлжид туралдаан болж тус хуралдаанаар сонгуулийн тойргийг хэлэлцээд жижиг 76 тойргийг сонгох шийдэлд хүрсэн байна. Өчигдөр гадаад иргэн яамд Монгол Улсын засгийн газар бүгд найрамд хятад ард улсын засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссийн 14-р хуралдаан болж хятадын засгийн газрын 1 тэрбум долларын хөнгөлөлтөө зээлийн хүрээнд хэрэгжүүлэх дэд бүтэц, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын төслүүдийн ажлыг аль болох хурдан урагшлуулах, Монгол хятадын хөлийн бомб тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрт ойрын хугацаанд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж тохиролцоонд хүрсэн байна. Насанд хүрээгүй хүнийг ажилуулахыг хоригдсон ажлын байрны жагсаалтыг шинжилэн баталсан байна. Жагсаалтад барилгын талбайн бүх төрлийн ажил жил бүрийн 11-р сарын 1-ээс 5-р сарын 1-ний хүртэл хугацаанд хурдан морь унуулах, шөнийн цагаар болон арх согтууруулах ундаагаар үйлчлдэг газарт соёлын, циркийн, ардын урлагийн үзүүлбэр үзүүлэх ажил, автозам дээрх худалдаа үйлчилгээний ажил зэргийг шинээр нэмж хүүхдийн хөдөлмөрийн эсрэг аянг эхлүүлсэн байна. Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөлд хуралдаж мөнгөний бодлогын хүүг 1.5%-аар бууруулах шийдвэр гаргасан байна. Ингэснээр 12%-тай байсан бодлогын хүү 10.5% болж байгаа юм байна. Монгол Ардын хувьсгалт намаас улсын хурлын гишүүн Тэрвиш Давг улаан аргач маан дэлсгэр болсон. Тэгвэл Монголын үндэсний ардчилсан намаас Бат Зэрэг, Сонин Пил хоёр гарч ардчилсан нам дэлсэх тухай яриа улс төрийн үрээнээс сонсогдож эхэлжээ. Учир нь сонгуулийн ерөнхий орооноос өөр намын хүн өөр намын нэр дээр нэр дэвшийг хоригдсан юм. Үүнтэй холбоотойгоор Монголын үндэсний ардчилсан намын хоёр гишүүн ардчилсан нам дэлсгээр намаасаа гарах хөрөгдлөө өгсөн гэсэн мэдээлэл таржээ. Энэ талаар Монголын үндэсний ардчилсан намын дарга содруулахад манай хоёр гишүүн намаасаа гарах хөрөгдлөө өгөөгүй. Гэхдээ бид сонгуулийн хуулийг яаж өөрчлөхийг харж байж шийдвэрлэнэ гэсэн юм а. Баянзүрх дүргийн 14-р сургуулийн барилгын ажил эхлээгүй байгаатай холбогдуулан өчигдөр сурагчдын эцэг их багш нарын төлөөлөл цугларч мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийнхээ үеэр энэ ажлыг эрчимтэй хурдан эхлүүлэхийг шаардж байгаагаа дуулгасан юм а. Жүжигчин Амар сайхнаас мэдүүлэг авсан талаар цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлцээний дарга Баатар хүү энэ талаар жүжигчин Амар сайхны би юу хийчих вэ бичлэгтэй холбогдуулан иргэн Батбараас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Энэ дагуу өргөдлийг хүлээн авч шалгасан мөн жүжигчин Амар сайхнаас тайлбар авсан гэж хэлсэн юм. Цагдаагийн ерөнхий газраас 24783 иргэн аж ахуй нэгжийн мэдээллийг хакертаж хууль бусаар авсан тэг гихчийг илрүүлэн шалгаж байгаа талаар мэдээллээ. Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Хошууш Баатар хүүгийн мэдээлснээр тэг гихчин компьютерийн мэдээллийн санд байгаа мэдээллийг хуулбарлан авах 12 төрлийн хортой програмыг хийсэн байсныг илрүүлэн шалгаж байна. Мөн 1985 онд төрсэн тэг гихчин гадны иргэдийн виза картыг ашиглан онцгой хэмжээний мөнгө завшсан хэргийг шалгаж байна гэж хэллээ.